Сайн байцгаана уу? Та бүгд энэ өдрийн мэндийг хүргье. Таеквондогийн хүүхэд залуустай зориулсан таеквондогийн тобог буюу таеквондогийн хувцсыг хэрхэн яаж зөв өмсөх, эвхэх, бүсээ яаж бүслэх талаар та бүхэнд зааж өгөхөд бэлэн болсон байна. За бид нэр таеквондогийн хувцс байна. За доош нь харуулж дэлгэж тавьсныхаа дараа тамирчид маань ханцууг нь эхлээд эхний ээлжинд баг зэрэг нугалах юм байна ш. Тэгж байгаа гүйцэд авуулаад нугалсныхаа дараа мөн адилхан зүүн гар талыг явуулнаа гэсэн. Баг зэрэг нугаллаа, гүйцэд авуулаад нугаллаа. За яг ийм байралтай болсныхан дараа доороос нь дээшээгээ үлгэж тавиад эргүүж тавих юм бол яг ингэж харагдана гэсэн. За хоёр талаас нь нугалангуудаа артлын хэсгээс нь жоохон баг зэрэг татаад ингэ тавина гэсэн. Тамирчид маань яах ёстой гэхээр биднэрт бүс байгаа тий. Бүсээрээ ингэж хийжүүл цүнхэхгүй үед бас аваад явчих боломжтой. Бүсээ хоёр талаар нь энэ тэнцүү хаваасныхаа дараа доор нь оруулаад энэ хоёрын голоо бүсээ оруулаад татчихна гэсэн. Тэгээд хичээл сургуультай юм уу бэлтгэлдээ энийг ингээд өөрөд аваад явахд бэлэн болж байна гэсэн. Ханцуугийн баг зэрэг нуглаад гүйцэд авуулна гэсэн. Мөн адилхан нөгөө талын ханцуугийн баг зэрэг нуглаад гүйцэд авууллаа. Доороос нь таеквондо хувцсыгаа дээш нь ингээд болголоо. Ингэж харагдана гэсэн. Бид бүгд дараагийн зүйл болох бүсээ хэрхэн яаж бүслэх тухай зааж өгөхөд бэлэн болсон байна. Надад байгаа энэ хар бүсийг энэ логотой хэсгийг буюу энэ хэсгийг зүүн гар талтай барингаа ардуура бүслэхээрээ оруулж бүслэх байгаа. Одоо энэ зүүн гар талд байгаа логотой хэсгийнхаа яг ирмэгийн дагуу зүүн гар тал арай урт гэсэн. Баруун гар талаа арай жоохон дутуу харагд бүслэнэ гэсэн. Ингээд өөрлөгөө баг зэрэг шахсныхаа дараа логотой хэсэг буюу зүүн гар талаа өөрлөгөө баг зэрэг татаад доод нөгөө бүсээ баг зэрэг нугалцсан байгааг харж байгаа тий. Доороос нь дээшээгээ татна. Хоёр бүсийг дээш нь доош нь баг зэрэг өөртөө тааруулж чангаснараа доор байгаа зүүн гар талынхаа бүсийг баг зэрэг нуглаад дээрээ байгаа бүсээ дотор тал руу дахин нугалж өгөх ёстой шүү. Тэгээд энэ зэргийн нугалт үүснээ дараа хоёр талаас нь хүчтэй татаад өгнө гэсэн. Энийний дараа хувцас яаж янзлах вэ гэхлээр энэ уртлын энэ хормой хэсгийг хоёр тийш нь болгоод энэ артлын хэсгийг доош нь дарж өгөх ёстой шүү. Тэгээд энэ хэсэг буюу энийг гадуур. Энийгээ тэгээд дараа нь гараа баг зэрэг өргөсний дараа таеквондогийн хувцас цэвэрхэн өмсөж байна гэсэн. Анхлан таеквондогийн хувцас өмсөж байгаа тамирчид маань энэ дотор талд нь эрзэн байдаг. Бүсээ бүслэхийнхээ өмнө бэхлээд өгөх юм бол их зүв. Энэ доогоор оруулаад энэ ч байгаа бүснийхаа энэ талаас бэхлээд өгөх ёстой ш. Энэ ямар ч хэвээр ихээр артлын энэ хормой хэсэг маань дэрвэгээд байхгүй тул энэ бэхэлж өгөх ёстой гэсэн. Тобог буюу таеквондогийн хувцас дээр бид нар нэг зүйлийг анхаарах ёстой. Тэр нь юу вэ гэхээр хар улаан захтай энэ зүйл маань насан турш бүх хүүхдүүд ийм хар улаан захтай хувцас өмсдөгөө гэсэн. Одоо миний энэ өмссөн байгаа хар захтай хувцас бол насан туршсан хүний хувцас гэж ойлгож болох нэ. Тулааны хувцас бол иймэрхүү ялагддаг байх нь насан туршсан болон хүрээгүй гэж. Одоо пүмзэ буюу тооцоглолтын төрлийн хувцас мэдж авах хэрэгтэй гэсэн үгээд өсвөр насны эрэгтэй тамирчид маань цэнхэр өмдтэй цагаан дээрх нь бол бүгдээрээ цагаан байдаг. Өмд нь бол цэнхэр байх хэрэгтэй гэсэн. Өсвөрийн эмэгтэй тамирчид маань дээгүүрээ цагаан, өмд нь улаан байдаг гэсэн. Залуучууд бол насан туршидтэй ангиллийнхан хувцас нь бол хар захтаас гадна дээгүүрээ цагаан байдаг. Гэхдээ эмэгтэй насан туршсан эмэгтэй нь болохоор арай нэг юм бүдэг цэнхэр байдаг бол насан турш хүрсэн эрэгтэй нь бол жоохон тийм хар бараан хар өнгөтэй байдаг. Энэ зүйлийг маань тамирчид маань ойлгож иж насан туршсан юм уу өсвөрийнхэн юм уу залуучуудынхан юм уу гэд хараад ойлгож авах хэрэгтэй гэсэн. Мөн олон улсын тэмцээнд иймэрхүү зарчмаар стандартын дагуу бид нэр тэмцээнд ордог учраас энэ бүгдийг мэдчих авах хэрэгтэй баха. Ингээд дараагийн имчилгээр уулзлаа. Түр баярлалаа.